судалгааныхаа ил тод нээлттэй байдлыг хангахын тулд шийдвэрээ хэрхэн мэдээлдэг вэ? Шүүхийн шийдвэрийн цахимсан болох шүүх цэгмийн вебсайтнаас анхан авчдаалт хяналтын шатны шүүхүүдийн 500 мянган орчим шүүхийн шийдвэрүүдтэй танилцах боломжтой юм. Эрх зүйн ач холбогдол өндөр чухал асуудал хүндсэн буюу нийтийн эрх зүйн боловсролд ашиг тустай нийгмийн анхаарал татсан зэрэг байдлыг харгалзан шүүгч шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрээ энгийн ойлгомжтой байдлаар хураангуйлан нийтэлдэг. Улсын дэд шүүх нь шүүх хуралдааны хураангуй таймыг гаргахаас гадна тухайн 7 хоногт хийлгэсэн бүх шүүхийн шийдвэрүүдийг энгийн ойлгомжтой байдлаар олон нийтэд хураангуйлж хүргэдэг байна. Та бүх таймыг шүүхүүдийн вебсайтуудаас болон олон нийтийн сүлжээнтэх Facebook хуудаснуудаас авах боломжтой. Мөн шүүхийн шийдвэр хураангуй тайлбар нь олон нийтэд тухай бүрт хүрч байгаа ба цахим сан үүсгэн эмгэгтгэн нийтэлж байна. Бүх шатны шүүхүүд авилгын хэргийг харин хяналтын шатны шүүх хууль заасан нууцад хамаарахаас бусад бүх шүүх хуралдаанаа олон нийтэд холбогдох сувгуудаар шууд дамжуулдаг тул ингэснээр та дэлхийн хаанаас ч шүүх хуралдааны шууд дамжуултыг шууд үзэх боломжтой юм. Дээр дурдсан албан ёсны их сурвалжууд гэдэгт Монгол Улсын дээд шүүхийн цахим хаяг болон Facebook хуудас хамаарна. Тухайлбал Улсын дээд шүүхийн Facebook хуудас, YouTube суваг, Instagram хаяг. Шүүхийн академи албан ёсны вебсайт маань энэ байгаа. Мөн шүүхийн ерхий зөвлөлийн албан ёсны вебсайт гэсэн юм байна. Цаашаа тэрвээ та шүүхийн шийдвэрийн таймыг үзэх хүсвэл шүүхийн мэргэжлийн албан ёсны энэ сайтуудаар орж ашиглаж үзэх боломжтой байна.